газар уулзахгүй юм шиг байна. И жишээлүүд сайн муу хэлэгдлээч гэсэн Монголдо хэний ч таних санжийн баяр байгаагүй. Яриг байгаа. Тэгээ бид нэр энэ таягаад наваг ийм асуудал тавьж байгаа. Би сүүлчийн 3 засыг хамгаалаад дийлээгүй шүү дээ. Өөр зорилготой, улс төрийн зорилготой. Тэмүүжин гэдэг нэртэй Чингис Баатар гачраа хийждэг ажил биш л дээ. Энэ чинь өөрөө ийм гайчин байхад бид нэг дэврээгээл 20 жил явуулчлаа. Бид нар сони юм одоо их хурлын гишүүний бүр ирэх гэж байна. Орой минь үзэгчдээ цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор Гандан Тэгчлийн хийдийн Дарчин бол Датсангийн гівшлам Цэрэн давгын ураг дээр ирээд байна. Танд орой минь төргийа. За танд бас орой минь төргий. Тэгээд энэ телевиз үзэж байгаа нийт ард түмэндээ бас энэ үдшийн амар амгалан айлтган мэдчилье. За та бид хоёрын өнөөдрийн ярианы сэдв ер нь голчлон зурхай гэж төлөвлөсөн. За учир нь бол ингээд одоо цагаан сар хойртож байгаа яг энэ үед манай Монголд одоо нэг уламжлал тогтоод байгаа. Тэр нь одоо цагаан сар хэзээ болох вэ гэдэг маргаан. Шар зурхайгаар явах уу, төгс буянтын зурхайгаар явах уу гэдэг маргаан их олон жилиг үдэж байна. Энэ талаар танаас би тодруулга яриа авах гэсэн. Тэгээд ярилцлага эхлэхийн өмнө таны бэлдэж ирсэн зургнуудыг хараад их сонирхол төрлөө л дөө. Найруулагчид өгсөн зургийг. Тэгээ ер нь таны зургнаас яриагаа эхлүүл яадгийн. Та ер нь юуны тухай ямар зураг бэлдэж ирсэн? Тэр надад их сонирн байна. За тэгээ ер нь бол хоёр зурхаан тухай л ярина гэсэн учраас бас мэдээж одоо юу тавиадаг. Одоо жоохон бас илүү сар гэх мэтлэнгийн юм уу өдөр нэмэлдэх, тасалдах гэсэн ийм зүйлсүүд тодорхой хэмжээнд одоо бас маргаантай байдаг. Энэ л зүйлсүүд дээр би одоо юу хийж ирсэн? Тайлбарлахын тухайд арай төхөн байх юм л уу гэдэг тухайд түүний хэдэн зураг бэлдэж ирсэн байсан. Тэгээд энэний шууд эхлэе гэж байгаа бол за тэгээд бүгдээрээ эндээс тэгвэл сарны тойрог хөдөлгөөнийг харуулсан энэ зургаас л одоо яриагаа эхэлж юм уу гэдэг бол бодож байна. Яг тэгвэл шар зурхайд нэмэлт хоногийн давхцалт ба тасралт цөөн тохиолдох. Төгс буянтын зурхайд бол хоногийн нэмэлт ба тасралт арай бас жоохон дийлэнх тохиолддог гэсэн. За энэ зүйл дээр одоо энэ бэлдсэн тайлбар байгаа. За тэгээд за энэ гараад ирсэн байна. За тэгээд энэ дээр сарны тойрог хөдөлгөөнийг нь харуулсан энэхүү зурган дээр бид нар одоо сар дэлхийг тойрог үйл явцын зургийг бол харуулсан байна. Тэгээд энэ нь бол яг тэр бөөрнгийн иргэдэггүй, ер нь бол 100% иргэдэг гэж ингэж үздэг. За. Тэгээд энэ дээр зэн яагаад өгөхгүй байна. За тэгээд энэ 100% иргэдэг гэж энэ үзэж байгаа энэ үйл явц дээр одоо энэ тэр шугамудаар зааж өгсөн байгаагийн одоо тэр хамгийн алгасалтай цэг болох энэ цэгэн дээр ирэхлээр ерөнхийдөө бол одоо өдөр давхцах энэ үйл явдал гарнаа. Гэдэг. За энэ дээр яагаад гарч ийнэ өгтөө зэрэг төгс буянтын зурхай бол сарны байршил хөдөлгөөнийг голзуу дагаж энэ сарны байршил хөдөлгөөнөөр ер нь голзуу хардаг. Тэгээ энэ дээрээс хамгийн алгасалтай цэг очиж байгаа энэ үйл явц дээр энэ яагаад юу орж ирэхгүй вэ? За яг хөө. За тэгээд энэ хамгийн алгасалтай цэг дээр очиж байгаа энэ өдөр давхцах гэдэг дээр тий өдөр давхцах гэдэг дээр хамгийн алгасалтай цэг очиж байгаа үедээ 48 цаг жишээлбэл одоо шинэ 8-ны сар одоо хэлбэрийн одоо тэгээд хадгалаад 48 цаг бас орших. За энэ тохиолдолд бол өдөр давхцнаа гэж ингэж хэлж байгаа үйл явц. Энэ өдөр давхцна гэдэг нь одоо жишээ нь энэ зурхай номон дээр нэг бичсэн байдаг шүү дээ. Одоо 2 шиний 8-тай 2:20-той өдөр гэдэг тэрийг та тайлбарлаж байна. Тэрийг тайлбарлаж байгаа. Тэгээд өдөр тасрах гэж байгаа нь одоо тэр хамгийн одоо тэр доотлын богино цэг дээр одоо ирэх үедээ сарны тойрог хөдөлгөөн одоо өөрийнхөө одоо хөдөлгөөнөөр орших гэсэн дэлхийд нэлээд ойртсон байгаа гэдэг утгаараа бол энд одоо өөрөө 24 цагийн одоо одны байршил бол орсон ч гэсэн жишээлбэл одоо 20-ны сарны байдлыг үзээд байгаа мөртлөөсөө дараад нь шууд 22-ны одоо байрлалыг одоо шууд үзүүлээд 21-ний одны сарны байршил гарч ирэхгүй байх юм бол хөдөлгөөнд дүрсээ өгөхгүй байх юм бол одоо юу товчхондоо өдөр тасарна гэж ойлгодог. За ингэж тайлбарлагддаг байна л да. Тэгээд энэ дараагийн энэ одоо ягаад Apple TV нь орчихгүй. За одоо орсон байна тийм ээ. За энийг ингээ яриад дууссан учраас бүгдээрээ дараагийн
зурглуугаа ингээд шилжиж та. Тэгээд за түрүүний энэ дээр яг хуу ерөнхий тойрог хөдөлгөөнөөр давхцлаар харуулсан ийм зураг. Тэгээд одооных дээр болохоор зэрэг энэ сар хэрэгч 28 одтой дүүцүүлэн саяны байдлыг жоохон нарийн тайлбарлах гэдэл одоо оролдож байгаа юм л да. За энэ дээр бол 1-ээс 30 хүртэл бол юу үзүүлсэн? Бэлгийн тооллын одоо 30 өдрийг бол үзүүлж байгаа юм. За тэгээд үүний доотлолд одоо энэ од тавьсан байгаа энэ хэсгүүд харагдаж байна тийм ээ. Энэ од тавьсан байгаа энэ хэсгүүд дээр бол юуг үзүүлж байгаа? Сар хэрэгч 28 одны өдөрт нийжгээд ургах 24 цагт ургах ургалтын энэхүү байдлыг ингэж үзүүлж байгаа. Тэгээд одоо энэ дээрээс энэ юу гарч ирж байна? За одоо энэ миний энэ зурж байгаа энэ газраас одоо энэ доотлон дугаа улаан одноос бол шинийн 8-ны од ургаж эхэлжээ гэж. Шинийн 8-ны сар шүү. Шинийн 8-ны сар ингэж ургаж эхлээд одоо энд ирж явах үедээ дараа нэг одны ордноос нөгөө одны орд руу орох үедээ 24 цагийн мөчлөгтэйгээр яваад дараад нь дахиад доотлын улаан од руу орж ирж явах үедээ бол одоо 48 цаг. За энэ 48 цагийн үед орчихдоо түрүүний ярьсан хамгийн азалтай цэгт байгаа үедээ энэ сарны хэлбэрээ 48 цагаар үзүүлчихдэг байна. Барьдаг байна тийм үү? Барьдаг үзүүлдэг тийм. Уг нь 48 цаг болчиход идэг сарны хэлбэр өөрчлөгдөхгүй байгаад байгаа учраас л шинэ нэмнийг 2 хийх тохиолдол одоо 2 хийдэг юм тохиолдол авраган гардаг гэж байгаа юм. За энэ бол төгс буянтын зурхаагаар. Энэ бол төгс буянтын зурхаа шүү тийм. За тэгээд одоогийн ширж байгаа энэ зүйл дээр одоо энэ за 20 шиний одоо бэлгийн тооллын 20. За ингээд бэлгийн тооллын 22 гэсэн энэ хоёр одны нэг одноос нөгөө одны орд руу ширж хөвөл явцдаа 24 цагаар уулна ингээд зорчихч дэлхийд нэг хит ойртоод ирчихсэн төрийн зургаар үзүүлсэн хит ойртоод ирчихсэн байгаа энэ үедээ 20-ны сар өөрөө гарсан ургасан хэдий ч 24 цагийн хугацаанд 21-ийнхээ одоо энэ одыг нэг ордыг ингээ 24 цаг дотор хурдан тоолоод өнгөрчихөж байгаа юм байдал гараад ирвэл хэл хамгийн ойртц үед. Та түрүүний дэлхийдээ хамгийн ойртож байгаа холдож байгаа зураг гаргаад ирж болно. За тэгвэл энэ дэр чинь за тэр хөдөлгөөн бол энэ юу шүү дээ. Энэ зөв маягийн хөдөлж байгаа гэсэн төрөний зураг тийм ээ. Төрөний зураг шүү дээ тийм ээ. Ингээд өөрчлөлтөхгүй. Орохгүй. За яг хөө тэр зураг харахгүй байж болно. Тий, нөгөө зураг зүр дэлгэцэндээ шууд өгөөтгөл. Энэ дээр л боцох хэрэгтэй л доо. За яг хөө тэгэхээр за тэгээд энэ үйл явцаас бол ер нь хоног өдөр даггуцж байгаа. Одоо энэ гарч ирж байгаа. Энэ гарч ирж байгаа. Тэгэхээр зэрэг энэ зөвөн эргэж байгаа энэ хүү тохиолдол дээрээс л одоо хамгийн азалтай цэг орсон үедээ саяны тэр шиний 8-ны 2 од 2 одоо тэр сарны хэлбэр одоо гарч ирж байна гэж. Хамгийн богино одоо тэр зайд оршиж байгаа тэр доотлын өдөр тасрах гэдэгтэй тэмдэглэсэн байгаа. Энэ үйл явц дээр бол саяны одоо тэр 2 ордыг нэг одноос нэг ордны орд руу 24 цагийн хооронд маш хурдан тойроод өнгөрчөж байгаа. За энэ үйл явцыг бол за. Тэгэхээр одоо жишээ нь төгс буянтын зурхаагаар шар зурхаа хоёроор бол одоо энэ жил цагаан сар нэг бүтэн нэг сарын зайтай болж өнгөрч байна л да. Тэгэхээр одоо монголчууд маань шар зурхаа бол Монголын зурхаа юм аа. Биш ээ. Төгс буянтын зурхаа бол Монголын зурхаа юм аа гэд ингээд идэг. Төгс буянтын зурхааг төвдүүд зохиосон монголчуудыг хооронд нь ингэж талцуулахын тулд албаар зохиожээ гэсэн нэг юм яриа байх. Энэ одоо үнэн байд юм л. За үүн дээр төгс буянтын зурхааг нэгдүгээрт Монгол зурхаач Сүмп хан биш Валжир 1747 онд одоо Монголын ёс заншил ахуй уламжлалтай нийцүүлэн зохиосон. Шар зурхаа бол одоо энэ Хятадаас одоогийн одоо энэ Бээжингийн төвөөс одоо бас зохиогдсон гэж байгаа. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө бол төгс буянтын зурхаан бол Монгол зурхаач одоо зохиосон ээ. Тэгээ үүнд одоо төвдийн одоо зурхаагаас гэж байгаатай биш энэ одон өөрийнх нь одоо тэр үндэслсэн одон зурхаан нь бол өн тентхгийн
бас одоо одон зурхаанаас бол их үүсвэртэй. Яагаад гэвэл манай эртний өмнөх 600-аад онод бурхан багш бурханы гэгэрлийн хутгийг олсны дараа одоогийн газрын зургийн байршлаар хойд энтхийн Бихар муж одоо Бодгая. За. Тухайн үеийн юу шүү дээ дас цогцсон уулна номын дунд хөлгөн болох юмс үзэгдлийн мөн чанар хоосон. Нааш үзэгдэх шин чанар нь бол ховсон өөрчлөлт шин чанартай гэсэн энэ номыг айлт сургаал номд одоо хоосон чанар үзэл сургаал номлыг айлтж явах энэ үест Шамлын хаан Даваасан бууг тэргүүтний айлтгаснаар одоогоор өмнөд энтхийн Амра бати буюу тухайн үеийн Бариаван сургын тул одоо дүнхэр зарж дэдэг номыг айлтсан. Энэ номноос бол ерөнхийдөө бол ариус тарин эм зурхай гэсэн юм бос ухааны салбаруудад үүсэл гаралтай гэдэг. Тэгэхээр эндээс үүсэл гаралтай энэ одон зурхай дээр үндсэлж Сүмб хаан Бишвалжир 1747 онд төгс буянтын зурхайг зохиосон юм аа. Тийм учраас зэрэг одоо энэ бол одоо яах аргагүй Монгол зурхайч зурсан. Монгол хүн зурсан зурхай. Тийм ийм зурхай шүү. Тэгэхээр монголчууд ер нь төгс буянтын зурхайг хизээнээс эхэлж мөрдөж эхэлсэн. Яг тэр 1767 оноос нь 1747 юу? Тийм 1747. За энэ дээр бол бас нэг жоохон юу байх хэрэгтэй байдаг. Ягаад гэвэл тэгээд одоо тэр манай эртний өмнөх 600-аад оноос хойш 60 ихэлсэн түүх нь 1027 он буюу одоо энэ 60-ны эхлэл галт тулай жил байсан гэж ингэж үздэг. Энд бол одоо энтхийн бандтай Зэлүва Шамлын орнон очиж дүнхэр заржтын дамжлаг өвдсийг залж ирснээр одоо нийтийн 60 ихэлсэн гэдэг. Тэгээ эндээс 13 дугаар 60-ны эхлэл буюу 1747 өөр 13 дугаар 60-ны эхлэл галт тулай жил таарсан. Тэгээд энэ дээрээс одоо одон төгс буянтын зурхай тооцоолооч эхэндээс бас эхэлдэг байна л да. Тэгэхээр төгс буянтын зурхай бол одоо Манжин хааны зарилгаар монголчуудад зохиож өгсөн зурхай. За шар зурхай бол одоо яг жинхэнэ монгол зурхай. Ихюан гүрний Хувлаа хааны үеэс мөрдөгдөж эхэлсэн гэдэг ийм аргаан бид. Энд дээр та юу хэлэх вэ? За өндөр нэгдүгээр 1600 гада 1650-аад оны үед шар зурхай өөрөө юунаас одоогийн одоо энэ Бээжин одоо Манжин хааны ордон байрлаж байгаа. За энэ Манжчин улсын үеэс бол зохиогдсон шар зурхай бол. Тэгэхээр зэрэг энэ бол одоо яг монгол зурхай гэдэгтэй биш одоо ерөнхийдөө тухайн үеийн одоо тэр Манжин одоо тэр цаг улирал тэр тухайн үеийн одоо тэр цаг үеийн улирал одоо тэр бүгдтэйгээ одоо уялдан гарсан. Ийм одоо зурхай юм болов. Төгс буянтын зурхай бол манай Монголд орны одоо дөрвөн улирлын цаг байдал төрхтэй одоо уялдуулан одоо монгол хүний одоо зохиосон одоо Монголын зоч уламжлалтай тэр дотор бараг сарны хөдөлгөөний голдон бэлгийн одоо тоол буюу сарны хөдөлгөөний байршлыг голцоо тусгаж харуулсан ийм зурхай. Тэгэхээр шар зурхайг бол монгол зурхай гэдэг л одоо юу бол та. За би энэ гандан төвчлэн хийдээс гаргасан энэ төгс буянт монгол зурхайн цагтооны бичгийг хараа сууж ин л та. За энэ дээр ингээд Баяраа гэдэг хүн одоо орон судлах төвийн Баяраа гинэ. Энэ нь биш үү? Ингэсэн байх юм. Нар сарны мандах жаргах хугацааг Монголын бурхан шашинчны төв гандан дэгчлэн хийд төр төмний их шүтээ мэгжиж жанраасыг дугны өмнөх сангийн бопер орших цэгээс тооцсон болноо. Энэ нь далайн төвшнөөс 1300 м-ийн өндөртөө байрлах хойд өргөргийн гэдэг ингээ өргөрөг урт өргөргийг тавьчихжээ. Тэр энэ ямар учиртай ингэж тавьсан бол энэ гандан дэгчлэн хийдийн өмнөөс зурхаагаа юугаа татсан байж таарч гинөө төв цэгээ. За ингээд бурхны шашны сургаал дээр үндэслэн одон зурхайн салбарт бол тухайн төв сууриншил газраас төв цэгийг татаж нар сар од гаригсын иргэшээлийн шилжид хөдөлгөөнийг одоо бас ажиглаж ингээд цаглбар тооцоолоо эхлэх гэсэн ийм зүйлийг бол үзүүлсэн байдаг. Тэгээ энэ утгаараа бол одоо төгс буянтын зурхай одоо 1747 онд анх одоо цаглаад чиглэсэн энэ үеэс энэ цаглбарч өөрөө бас зохиогдохдоо хан уул хатан туулын хөвөөнөөс л гол цэгээ барьж байсан. За гэж ингэж үл ярьдаг. Одоо гарч байгаа төгс буянтын зурхай гандан нэгчлэн хийдээс гарсан энэ цаглбар дээр бичигдсэн нь бол эндээс цөв цэгээ бол
татаж байгаа гэсэн юм тэмдэглэгийг өгсөн байна тийм ээ. Тэгэхээр зэрэг ингэж л одоо нар сарга од гарагсын иргэшлийн тооцоолыг эхэлдэг. За тэгээд мэдээж одоо 2-6-аг ярьж байгаа учраас шар зурхаа өөрөө бол одоо Бээжингийн төвөөс саяны ойлголтоор бол Бээжингийн төвөөс гол цэгийн бас татаж ажиглаж идэг. Тэгэхээр зэрэг энэ хоёр ажиглалтын одоо эхлэх цэг одоо тэр од гараг од нар сар тэнгэр иргэшээлийн хөдөлгөөнийг ажил шинжилж байгаа нь хоёр нь бол хоёр өөр цэгээс эхэлж байна тийм ээ. Одоо бид нар жишээлбэл одоо Чингис хаан онгоцны буудлыг Сонсонголонгоос нэг харах гэдэг нэг үзэх. 3 дугаар хорооллоос харах гэдэг үзэх хоёрт бол бас тодорхой хэмжээний бас ялгаа бол байх л байх л да тийм ээ. Энтэй дүүцэж бас харьцуулж болно. Тэгж бас бодож болох юм байна тий. Тэгэхээр одоо ингээд төгс буянтын зурхаа бол их буруу зурхаа юм аа. Монголын уламжлалт одоо шар зурхаагаар шинэлэхгүй байгаа учраас Монгол түмний одоо заяа буян өөдөө байхгүй байгаа маа. Жил болгон буруу шинэлдэгэ гээд байх юм. Одоо зарим нь сая 1 сарын сүүлээр шинэлчихсэн шүү дээ. Одоо бид нар одоо ингээд 2 сарын 27-8-нд шинэлэх гээд л явж байгаа. За тэгэхээр зэрэг ерөнхийдөө бол Азийн бүх улсууд гэхлээр зэрэг л заавал нэг өдөр цагт бол бас шинэлж байх бас ийм зүйл бас байхгүй байх. Ягаад гэвэл энэ дээр би нэг интернетээр нэг жишээ үзүүлээ тий. За. Apple TV-гээрээ та интернет рүү орно шүү. За тэгнэ. За тэгэхээр зэрэг нь Тайланд улс чинь интернет хасцсан байгаа тийм ээ. Тийм энэ байна. За ингээд C1 News руугаа орно. Тэгэхээр зэрэг за энийг 2017 оны 4 сарын 13-нд одоо өөрснийхөө одоо манайхаар бол одоо шинэ жилээ хийж байгаа. За энэ юу юм ямар сайт юм? Энэ би Google дээрээс Тайланд шинэ жил 2017 гэдэг ингээд хийгээд одоо гараад ирж байгаа л да. За одоо энэ дээр бүгдээрээ одоо ингээд харъя тийм ээ. Тэгэхээр зэрэг та энэ Apple TV-гээрээ тэр хараа. Тийм. C1 News руугаа ороорой эхлээд. Тэгэхээр зэрэг одоо бүгдээр энийг ингээд хараадах бол 2000. За энд одоо нөгөө интернет жоохон гацаад байна. Түр ороодох. Тэгээд одоо болчих واخ. За энийг тэгэхээр зэрэг за одоо гараад ирж байна уу? За. За одоо энэ дээрээ шууд 2017 оны 4 сарын 13-ны өдөр одоо өөрснийхөө одоо манайхаар бол одоо цагаан сараа хийж байгаа. Хонконг. Энийг одоо 4 сарын 13-ны өдөр байгаа шүү дээ. Април 13 чинь 4 сарын 13 тийм ээ тий? Тийм шүү дээ. Тий. Тэгэхээр зэрэг энэ мэтчлэнгээр одоо Тайланд одоо Шри-Ланк одоо өөр одоо ингээд улс орнууд бол одоо харилцан адилгүй бас ингээд шинэ цагаан саруудаа одоо манайхаар бол одоо цагаан саруудаа ингээд хийж байна. Тэгэхээр зэрэг бид нар зүүн одоо юу гэдэг одоо Азийн орнууд тэгэхээр зэрэг л заавал одоо шар зурхай тэдэнд хийсэн гэхээр бид нар тэр өдөрт нь дагж явах бол нэгдүгээрт бол ийм бас байх ёстой гэдэг нь бол бас очир 100% бол бас саяны энэ байдлаар ингээд харьцуулаад интернетээр өөр ингээд хийгээд үзвэл одоо бас ингээд тодорхой бах. Тэгээд нэгдүгээр хоёрдугаар 2-6 бас энэ талууд дээр энэ жил бол одоо энэ өнгөрч байгаа энэ жилийн намрын дунд сард төгс буянтын зурхай илүү сарыг хийсэн. За. Шар зурхайд бол илүү сар хийгдэг байгаа учраас одоо энэ жилийн байдлаар бол цагаан сар 1 сарын байдалтайгаар зөрж байгаа. За ийм үйл явц бол гарч байгаа маа. Тэгвэл зэрэг энд бол төгс буянтын 2-6 тооцоолын харилцан адилгүй чанараас одоо 1 сар зөрж байгаа. Бас өөр зөрлөдөх одоо ийм үеуд бол бас гарна гэсэн үг дээ. 1 хоногорч бас зөрдөг л дөө. За тэгээд эндээс хараад үзэхээр зэрэг илүү сар гэдэг зүйлийг тодорхой хэмжээнд жоохон ярих хэрэгтэй болж байгаа. За тэгээд илүү сар гэж юу юм бэ? Тэгвэл зэрэг сар дэлхийг тойрох үйл явц нь 30 хоног гэж ингэж үл ярьдаг шүү дээ тийм ээ. Гэхдээ 29.5 буюу одоо 29 өдөр 13-4 цагтай эргэдэг байна л дээ. Тэгээд ингэж явсаар одоо жилд 12 удаа эргэх ёстой үйл явцсан
354 хоногт эргэжих юм бол 365-аас 11 хоног тунаад үлдчихэж байгаа биз. Тэгэхээр ингэж 11-11-ээр тунж үлдсээр 3 жилд 33 хоног одоо гараад ирэх юм бол 4 дахь жил дээр нь илүү сарын хийдэг байна. Тэгээ илүү сарын хийдэг. Энийг бол шар зурхаа бол одоо энэ тэр биш зурхаач доктор тэр биш ухаан цагалбар дээр бол Манжин хааны зарилгаар намар галзуу тохиолдулдаг гэж ингэж тэмдэглэсэн байдаг. Төгс буянтын зурхааны илүү сараа хийхдээ 4 улирлын хаан нь тохирж байгааг нар сар од гаригсын иргэшээлэл түүнээс хамаарж байгаа тооцоолын тусгай наривчилсан аргаар бол 4 улирлын хаан тохиолдохыг бол наривчилж гаргадаг арга бол илүү наривчилтай. Тэгээ эндээс болоод одоо намрын дунд сард илүү сар хийчээд одоо 2 сарын одоо 2 сард л одоо цагаан сараа хийх гэж юм шүү тий. Ийм л явж гарч байгаа. За ингээд зурхаа гэд яриад ахаар одоо нөгөө сар шин төгч гэнэ. Цагаан сарын дараа монголчууд маань одоо зурхааг уншуулах ёстой, номоо уншуулах гал, зурхаагаа зурулах гал бүхэл одоо хийдүүд хөл хөдөлгөөнд дарагддаг шүү дээ. За шинийн 15 хүртэл ерөөсөө тэнд хөл гიშгэх зайгүй байдаг. Тэгэхээр зурхааг ер нь яагаад заавал шинийн 1-ээс 15-ны хооронд хийлгэх ёстой юм болоо? Өөр өдөр хийлгэж болохгүй юу? За энэ дээр ер нь бол намрын одоо 12 сарын 22-наас нар буцсан тэр цагаас одоо жилийн заслыг хийж эхэлж шинийн 1-ээс өмнө бол одоо хийж дууссан байх ёстой юм. Шинийн 1-ээс шинийн 15-ны хооронд бол одоо гişиг даралгаа ахуулах тэргүүтэн одоо буйны үйлд шамдах ийм үйл явцтай юм л да. Тэгээд энэ ч одоо жишээл бол одоо бид нэр 12 сарын 31-нд шинэ жилээ тэмдэглээд одоо улс орчин нэг шампансаг тулгаж явах үйл явцтай сайн сайхан байгуултгаал гэж эрг жилдээ дандаа сайн сайхныг хүсэн өрөөдөг тийм ээ тий. Тэрэн шиг одоо жилийн босгоо давж орохдоо одоо эрг жилийн одоо тэр нар сар од гарагсын иргэшээлэл хамаарах тэр сайн муу одоо нөлөөллүүдийг ажаад саар байгуул энэ бүгдээ засаад ингээд орж байгаа юм бас учир шалтгаан бас манайх ч одоо шүтэн барилгын талаас харж байгаа ийм үйл явц юм аа. Шинийн 1-ээс шинийн 15 гэдэг энэ үйл явцд бол хишиг даллага ахуулах ийм үйлийг хийж болно. Энэ үеуд бол ягаад буян хийх ёстой вэ гэхээр зэрэг бурхан багш эрд хувилгааныг үзүүлсэн 15 хоног гэдэг буюу одоо энтгэг оронд бурханы утгыг олсны дараа шинийн 1-ээс шинийн 15 хооронд өөр шашны одоо тэргүүнүүдтэй гэх юм да. Одоо мэтгэлцэж яалж гарсан ийм үеуд юм. Тэгээ энэ үед одоо их дүүчин өдөр учраас энэ үедэд буян хийвэл илүү буянтай л гэж байгаа болохоос биш 12 сарын 22-ноос одоо нар буцсан тэрэл цагаас 9 ихсэн тэр цагаас шинийн 1-ний эхлэхээс өмнө бол заавал заслаа хийлгэсэн байх шаардлагатай. Тэгвэл одоо заслаа хийлгэж болох юм байна. Болно гэсэн үг. Хүн ер нь яагаад заавал зурхаа зурулах ёстой? Зурхаа зурулахгүй яваад ивэл яах вэ? За тэгэхээр энэ нар сар од гарагсын иргэшээлийн хөдөлгөөнийг зурхаа ёсонд бол 5 мах хөдөн дурвалан одоо үздэг, уялдуулан авч үздэг. Энэ бол одоо гал, шороо, төмөр, ус, мод гэсэн 5 мах хөдөнд авч үздэг. Тэгээд энэ 60 жилд одоо байгаа гэж байгаагаар 12-ыг саяны 5 мах хөдөд уруулан үзснээр бас 12-ыг үржих 5 буюу 60 жил үүсэн гарна. Энэ 60 жилд одоо бие байна уу, та байна уу бид нар төрөхдөө тэр жилийн ургаж байгаа тэр 5 мах хөдөд одоо төрнө. Тэгэхээр зэрэг ирэх одоо гал дахиад жилийн 5 мах хөдөд одоо учралдуулан үзэж одоо хослуулан үзэж одоо юу гэдгийг харшилтуулан үзэж ингээд одоо ирэх жилийн чинь одоо хувьд таны хувьд одоо сайн байна уу, саар байна уу гэх зүйлийг одоо гаргаж ирж үзүүлж байгаа юм л да. Тэгээд энэ үзүүлж байгаа энэ үйл явц нь бол одоо ирэх жилд одоо танд одоо бараг л газрын зураг одоо өгж байгаатай адилхан. Одоо жишээлбэл одоо Архангай аймаг руу явахын тулд одоо бид нар газрын зурагтай хэрвээ одоо гараад одоо мэдэхгүй байгаад газрын зурагтай явах юм бол одоо арай хялбар одоо бас байх нэ. Хэрвээ Архангай аймаг хүртэл одоо өөрөө мэдэхгүй байж байгаад тэгээ дахиад нь газрын зураггүй гарвал одоо төөрж бодлох ийм зүйл учирч болно доо. Гэтэ зэрэг яг энэ шиг л одоо зурхаагаа ингээд зуруулаад ингээд нэг жилийнхаа төрх өнгийг мэдээд аваад авах юм бол ирэх жилд одоо саар зүйлсүүдээс тодорхой хэмжээнд одоо хамгаалагдах магадaltaй гэсэн л одоо үг. Тэгэхээр зэрэг ягаад вэ гэхээр зэрэг хэрвээ одоо хит их халуун нартай өдөр байх юм бол
Одоо би одоо юу гэдгийг хэрвээ зоонтог малгайгаа өмсгөө гарвал нар цохиулах, толгой өвдөх, даралт их сэдвэргүүдний олон учрлыг үзүүлж болно доо. Тэрээ хэд хүүтэн өдөр бол одоо мэгдгүү дулаан гоцоо өмсгөө гарвал ханиад том хөрөх тэргүүдний одоо бас зовлон зүдгүүрт учирч болно юм. Тэгэхээр энэ байдлыг үзүүлж болж байгаа нь чинь энэ 5 мах бодны уран хөдөлгөөнүүдээр л эх жилд 60 жилд харилцан адилгуудаар 60 жилд харилцан адилгуудаар тэр жилүүдийн 5 махууданд урвж байгаа байдлаас сайн мөн бол үзэж болно, үзүүлж болно. Энийг урьдчилан сэргээх хэрэгтэй. Тэгэхээр та бол зурхаа бол хүний хувь тавилангийн газрын зураг гэж хэлэх гээд байна, тийм үү? Бараг. Тийм үү? Хувь тавилангийн газрын зураг. За энэ дээр би бол за одоо юу гэдэг дээ. Вакцин дэмдал гэж хэлнэ үхээс энэний тал дээр бол бас дотоод ухаан, учир шалтгааны ухаан тэргүүднээс харах бас үүлийн үрийн бас тооц гаргавал би ерөнхийдэн ахуй үест нааш ахуй үеийн байдлаар харж үзэх юм бол газрын зурагтай зөөрлж болно. За тэгвэл та бас ингэж хэлсэн тийм үү? Хэрвээ хүн мах цуснд энэ хорвоо дээр төрсэн хүн л бол одоо зурхаагаас бараг ангид явахааргүй юм байна гэж та хэлвэ дээ янз нь. Төрүүн тэр одоо хэрвээ малгайгаа өмсөхгүй халуун нартай өдөр явбал одоо нар шин. Тэ? За тий. Бороотой өдөр зонтгүй барихгүй бол норно гэдэг чинь тийм үү? Тийм шүү дээ. Бид нар чинь одоо цав ертөнцийн одоо үзүүлж байгаа байдлын зүйлд л одоо зөгчөж амьдрах болсоочудаа тийм ээ. Тэгээс бид нэр хүснээр энэ байгалийн зүүн арын шиг бас өөрчлөхгүй байх л да. Тийм утгаараа холбогдох болов. За тийм юм байна. Тэгэхээр зурхаа мэрэг хоёр ялгаатай юу? Адилхан юм байхад да тийм үү? Зурхаа мэрэг хоёр зурх жоохон ялгаатай. Энэ дээр бол мэрэг гэдэг ерөнхийдөө бол алсын зүйлийг цөгнөх зүн одоо сонгон зүн бэлгийн байдалтай. За мэрэг юм. Тийм. Зурхаа бол тухайн жилд одоо ирэх гал дахиад жилд ургах 5 мах hodны зурлаганд 5 мах hodыг төрж байгаа одоо тэр харилцан адил хүний төрж байгаа тухайн жилийн 5 мах hodын зурлагтай дүүцүүлэн гаргаж ирж байгаа учраас илүү наривчлалтай, илүү өвнөнд ойрхон ийм л одоо байх хэдэлтэй. За мэнг голлно гэд яриад иддэг. Тэр ямар учиртай? Одоо ингээл зурхаач лам дээр очихоор за таны мэнг голсон байна л гэдэг. Тэр ямар учиртай? За энэ дээр энэ ирэх гал дахиад жил өөрөө 1 цагаан мөнгөтэй жил гарч байгаа. Тэгээ энэ дээр бас ерөнхийдөө бас ярихад бол жилийн мөнгийг 1-ээс 9 цагаан мөнгө 1 цагаанаа жиггар тий 1 цагаанаас 9 улаан мөнгө гэж одоо хүртэл одоо 9 мөнгө байгаагаас жилийн урвж байгаа мөнгө нь бол уруудах зарчмаар явна. 9-өөс 1-ээр уруудах зарчмаар явна. За хар зурхаан мөнгөний байдал нь бол 1-ээс 9 рүү өсөх зарчмаар бас явж байгаа юм хоёр том ялал бий. Хар зурхаа. Тий одоо мах бодны зурлах шүү. Мах бодны зурхаа гэж ярьдаг тий. За тэгээ ингэж зурдаг. Тэгэхээр зэрэг өнгөрсөн жил 2 хар мөнгөтэй одоо жил одоо ингэж одоо өнгөрж байна. Ирэх гал дахиад жил мөн 1 цагаан мөнгөнд урвсан жил гарч байгаа учраас нөгөө түрүүний ярьсан 60 жилд 1 цагаан мөнгөнд төрсэн улсууд бол одоо ирэх жилд мөнгө засуулах. Төрсөн жилийнх нь мөнгө орж ийм үйл явдал хэрэгтэй болж байгаа юм. За энэ нь ч үл яагаад вэ гэхээр зэрэг тухайн одоо тэр мөнгө голж байгаа тэр жилд одоо хүний одоо гол нурууг дагсан судлаар гүйж байгаа тэр цусны эргэлтийн одоо удаашрах юм уу хурдших юм уу ийм одоо юу хэмнэл нь одоо жоохон алдагдаж ирэгдэг. Тэгвэл зэрэг энийг нь одоо засахын тухайтад тэр 1 цагаан мөнгөтэй бол одоо цагаан даван дээр тэр мөнгөнийхэн тарныг бичээд тэгээд тэр гол нурууг нь нас тоолон арчих. Ийм заслаар хийдэг л дээ. Тэгээ ингээд тэр нурууны цусны эргэлтийн одоо ингээд хэвийн төвшөнд ирээд ингээд байх ийм үйлийг бол үзүүлдэг ийм засал хийдэг байна. Тэгээ мэдээж одоо бидний нурууны гүйлэх нуруугаар гүөх цусны эргэлт жигд байх юм бол эрүүл байх үндэстэй гэдэг тийм ээ. Хэрвээ алдагдаж гүгээд байх юм бол тодорхой хэмжээнд бас өвчин тусах бас магадлал үүснэ тийм гэсэн ойлголтын дээр. За бас суудал салгана гэж яриад иддэг. За та хоёрын суудалд авцчихжээ. Суудлын салганаа л гэдэг. Энэ яг юу гэлээд? За наадах чинь нэр бас их сайхан асуулт байна. Ягаад гэвэл энэ дээр бас улсууд бол аав нь хүүхдтэйгээ суудал нийлцсэн, ээж нь охинтойгоо суудал нийцсэн салгуул хийгээд явж байгаа тохиолдол бас өнгө байд юм байна лээ. Тэгээ үүн дээр түрүүний ярьсан 5 мах хот дээр ерөнхийдөө бол 8 хөлөөлөж гаргадаг. Энэ нь бол гал, шороо, төмөр,
гал, шороо, төмөр, огторгүй, ус, уул, мод, хий гэсэн 8 хөлөөл гаргаж ирж байгаа. Энэ 8 хөлөллөөс уул, хий, шороо, огторгүй 4 бол өнцөгдөж байгаа. Тэгэхээр өнцөгдөж байгаа. Тэгээд энэ 4 нь л одоо голж байгаа. Тэгэхээр энэ өнцөгдөж байгаа байдлууд бол тодорхой хэмжээний батгүй оршигнэ. За. Тэгэхээр энэ дээр суудл үнцгийн засал хийгднэ гэж ингэж бас яригддаг. За тэгээд энэ суудл үнцгийн засалт хийгдэж байгаа энэ дээрээс огторгүй болон шороо хоёр бол илүү засалтай. Яг тэгвэл шороон дээр сууж байгаа өнд бол юу шүү дээ. Өвчин зовлон гэвэл нэгдэх. Огторгүй сууж байгаа үед бол гарцын үл гол нь нэгдэх нэ гэдэг. Тэгэхээр зэрэг газрын үүдийг хаах, огторгүй үүдийг хаах засал бас нэмэлтээр орж ирдэг. За тэгээд энэний дараа эхнэр нөхөр хоёр жишээ гал дээр хоёулаа суудсан байх юм бол энэ суудлыг салах ширэг болж байгаа юм байна. Яг тэгвэл зэрэг гэр бүл барилсан тэр цагаас хойш бас одоо бас тодорхой хэмжээний одоо бас юу одоо барилгаа үүсээд тэгээд хоёулаа галд суудсан байгаа тохиолдолд одоо нэг нь өвдөх юм бол нөгөөд нь өвдөх. Ийм магадлалгаа үүсэж байгаа учраас л энийг салах хэрэгтэй гэж ингэ яриад байгаа. Тэгэхээр аав хүү хоёр нэг суудал дээр суусан байхад салгах хэрэггүй юу хэрэгтэй? Энэ бол одоо хэрэггүй гэж үзэж байгаа. Яг тэгвэл нэг энэний ойлголт нь болохоор зэрэг эхнэр нөхөр хоёр гэр бүл болсон тэр цагаас тодорхой хэмжээнд хоёулаа бас юу гэдэг нь одоо эри маяр одоо юм барилгаанд оршиж байгаа энэ шалтгаанаас нь тооцож байгаа байхгүй. За хоёул битүүрийн ярилцлага хэдхэн минут завсарлана. Тэгээд үргэлжлэнэ. За нэг нохоотой зураг та бэлдэж ирсэн байсан. Тэр ямар учиртай нохоотой зураг байна? За энэ хар нохоо ам гэж ингэж одоо ярьж байгаа шүү дээ. За энэтэй уйлдсан зураг байгаамаа. За энэ одоо яг энэ асуулт үзэгчээс ирсэн. Хар нохоо ам гэж юу хэлээд байгаа юм бэ? Гэсэн асуулт ирсэн юм л да. За тэгээд одоо үүн дээр энэ үзүүлж байгаа энэ зурган дээр энэ дэлхий сар 2 одоо 2-оос тусч байгаа энэ сүүдэр. За. Энэ сүүдрийн орших цэгт хар нохой гэдэг энэ зургийг одоо өгсөн байна тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ хоёрын сүүдэр. Энэ хоёрын одоо сүүдэр дэлхий сар 2-ын сүүдэр бас од тэргүүтэн олон энэ одоо шалтгааллах энэ сүүдрүүдээр хар нохой гэсэн юм нэршлиг өгж байгаад энэ одоо энэний сүүдрийн одоо харанхуй орчин, түүнэр харанхуй орчинд л өгж байгаа юм нэршлэлтэй. Ийм нэршил юм. Тэрнээс бол огторгууд ингээд явж идэг юм нохооч гэж одоо нисэл дэлхий тараа явж идэг гэж нохооч гэж бас таавах юм. Тэгээд энэ дээрээс юм. Тэгээд бас үүнээс гадна түрүүний ярьжсэн 5 мох бодны зурлагын өнгөөс бид нар ч одоо нөгөө алд биений жаргал зовлонг алган дээрээ багтаана гэж зурхаа болоос ингэж ярьдаг юм л да. Тэгэхээр зэрэг 12 жилийн байдлыг алган дээр ингээд хийхдээ бол дахиад жил өөрөө төмөр мах бодтой баруун зүгт оршиж байгаа юм. Тийм учраас зэрэг энэ мах бодных нь бас энэ сүйтрэлж байгаа шалтгаанаас баруун зүгт хар нохоо ам одоо бас байршигнэ гэж ингэж хэлж байгаа. Тэгэхээр одоо 6 дээр ингэдэг штэ. За тэдэнд тийшээ явж болохгүй хар нохоо аманд орно. Тийм. Гэдэг штэ. Тэгэхээр энэ маань ерөөсөө дэлхий сар ер нь од гарагсын харанхуй орчныг л хэлээд байгаа юм байна гэж ойлголоо. Дэлхийн сүүдэр, сарны сүүдэр, тэгээд од гарагсын сүүдэр бас мах бодноос сүйдэрлэж байгаа гэсэн ийм зүйлс харах гэж байгаа шүү. Тэгээ түүнэр харахгүй орчинд. Энэ бол одоо сөрөг энерги. Одоо жишээлбэл одоо би одоо жишээлбэл таач өнө би ч өнө одоо шүн унтах гад хэвтээд унтгаад нойр хөрөхгүй байх юм бол бид нэр тэр түүнэр харахгүй одоо сэтгэл хямрах, сэтгэл өөрөө одоо олон одоо зүйлийг бодох тэргүүтийн хямралыг өгөн шүү дээ. Гэгээлэг орчинд бол одоо мэдээж өдөр байх юм бол хямрага арай байх тийм ээ. Гэхдээ зэрэг сүүдрийг дагсан энэ бараан зүйлсээс зайлхийх энэ зарчмыг л үзүүлэх гэж байгаа гэсэн үг л дээ. За үзэгчээс нэг асуулт дөнгөж сая ирлээ. Таны энэ яриад байгаа түнэр харанхуйг хаана оршиж байгааг яаж мэдэх вэ гэж? За энийг түрүүний мах бодны талаас бол би баруун зүгт оршиж байгаа гэж байгаа энэ зүгт бол 12 жил байршихтаа дахиад жил өөрөө энд байршиж байгаа юм. Тэгээд энэ өөрөө баруун төмөр мах бодтой баруун зүгт байршиж байгаа учраас энэ мах бодны сүлдэрдэх талаа eerх жил баруун зүгт хар нохоо ам байрших нэ. Тийм учраас шиний нэгэнд мөрөө гарахтаа одоо бид нар чинь хэмрийн
зүг рүү гараад буян гिचгийн зүг рүү орж ирдэг шүү дээ. Гэхдээ тэр хиймэрийн зүг чинь баруун зүгт таарад байгаа бол одоо өөр сайн зүг болох эмийн зүг, амины зүг рүү хөдлөөд тэгээд буян гिचгийн зүг рүү орж ирэхээ гэдэг энийг сануулгах гэж байгаа юм үйл явц л та. Тэгэхээр ирэх дахиад жилд маань ер нь баруун зүгт хар нохоо байгаад байх нэ. За тэгээ энэ уяа шүү. Амаа ангаацсан. Амаа ангаачихсан нохоо гэж байх. За энийг дараагийн бүгдээр зураг руу шилжээ тий. Энд улирлын чанараар үзүүлж байгаа чанарыг бас үзүүлсэн зураг би бас бэлдэж ирсэн. Тэгээд энэ дээр за энэ гараад ирлээ. 4 нохоо. За тийм. Хар нохоо 4 улиралд байршлыг харуулсан зураг гэж. За тэгээд энэ одоо эхний энэ зураг нь эхний энэ байршлыг үзүүлж байгаа энэ бол хаврын 3 сард байрших байршлыг дараагийн нь бол яг доотлолт нөгөө энэ бол намрын 3 сард байрших байршил. Эхнийх нь хаврын 3 сард. Тий, хаврын 3 сард байрших байршил. Дараагийнх нь намрын 3 сард байрших байршил. За энэ дээр зурагдж байгаа энэ бол зуны 3 сард байрших байршил. Дараач нь бол өвлийн 3 сард байрших байршлаа. Энэ нохоо дээшээ доош харсан ямар учраа. Энэ дээшээ доош ингэж харж байгаа үзүүд нь түрүүний нэг ярьсан мах бодныхаа талаасаа биш нэг дэлхийн нар биш үү шүү дээ. Дэлхийн сар хоёрын сүүдэр тусаж байгаа дээр хар нохоо одоо тэр байр юуг нэршлиг өгсөн байгаа гэсэн шүү дээ. Энэний шилжилт хөдөлгөөнөөс хамаарат нөгөө нохоо маань өөрөө одоо яг нохоо одоо нэршил маань өөрөө ингэж сүүдэр нь одоо хорвиж байгаа. Иргэж байгаа ийм байдлыг үзүүлж байгаа зураг л та. Жишээ нь намар гэдэг чинь 2 дахь зураг нь тийм үү? Та дугаарлалчвал манай үзэгчид бүр их ойлгомжтой болох гээд байна. За тэгээ. Энэ нэгдүгээрх нь одоо зуны 3 сард хаврын 3 сард байрших байршил шүү. За. Хоёрдугаарх нь бол зуны 3 сард байрших байршил. Энэ чинь гуравдугаарх нь бол намар байгаа юм байна. Өвлөн дараачих нь өвлийн 3 сард хийж байгаа юм. За ингээд энд ингээд байршихлаар яадаг вэ гэдгийг доотлолд би юу бичсэн байгаа. Энэ тайлбарын номныхын тайлбарыг бичсэн байгаа. Толгой орших зүгт өрх гэр шинээр үүсгэхгүй гэж. Үүсгэж болохгүй одоо бас эрсдлээ гэсэн үг байна шүү дээ, тийм ээ. Тогтворгүй байх нэг юм уу. За тэгээ ам оршиж байгаа зүгт цэргийн үйлийг дэвчих. Хөзөнд оршиж байх зүгт бэрийг авч болохгүй. Ходоод орших зүгт морь малыг өгж авалцахыг хориглоно. Толгой хөзүүнд бэрийг авч болно. Аманд лус савдгийг дахиж болно. Хөзүүнд цэргийн үйл болон өрх гэрийг шинээр үүсгээс баттай нуруунд байршиж байгаа зүгт ямарваа үйлс сайн байдгаа гэсэн. За энэ зүйлийг л одоо эндээс таньж мэдэх ёстой. Хар нохоо гэж юм яриад идэг байсан. Үзэгчдээс бас асуулт ирсэн. Та манай асуултуудыг нөгөө Facebook дээрээс харсан байна тийм үү? Тэгээд энийг бэлдээд ирсэн байна те. Мэдээж энэ бол зургийн салбарт бол ингэж тайлбарлахдаггүй бол нэгдүгээр бас хүнд ойлгох гээд хамгийн бэрхшээлтэй. Сүүдэр ихлээр бас юуны сүүдэр вэ гэл бас ингээл унаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр зэрэг иймэрхүү зүйлд өгд юм аа гэдэг томьёолыг өгөх. Хоёрдугаар тэгээд Facebook бас 3 өдөр зарлагдсан сууж тодорхой хэмжээнд бас жоохон харалгүй яах вэ? Харснаа. Улсуудын санаа бодлого гэдгийг харгал хэрэгтэй болно л да. За, харшчил гэд ярьдаг. За чи энэ жилдээ харш шүү гэдэг. Энэ одоо бас ямар учир байна? За энэ харшчил дээр бол гал дахиад жилээс 1 2 3 4 5 6 7 8 туулай. За туулай жилдүүд ирэх гал дахиад жилдүүд их харш, морь болон хулган жилднүүд бол бага харшчил гарах нэ. Тийм учраас их харшчил гарч байгаа улсуудад дүнсрийн засал, бага харшчил гарч байгаа улсуудад шиждийн заслыг хийх ийм үйл явцтай болж байгаа юм аа. Энэ засал гэснээс наш төрсөн гэж юу хэлээд байна? За энэ наш төрсөн гэдэг нь наваа нь өвдөх, шиваа нь өөхөх, дөрвөө гэдэг нь нац тэрийн хорлол гэсэн ийм 3 орол тайлбарлагдж байдаг. Тэгэхээр нэг наш төрсөн гарахтаа бол 3 жил дараалан гардаг юм. Тэгэхээр энэ жилийн наш төрсөн хийлгэж байгаа улсууд чинь могоо морь жилтэй улсууд наш төрсмийн 2 дахь жил дээр явж явах нэ. Тэр 2 дахь жил дээр явж байгаа учраас эхлээд өвдөх магадлалтай жил үүсээд дараад нь бас өөхөх магадлалтай жил урваад тэгээд дараад нь аз сэтгэрийн хорлол урах магадлалтай жил гарах нэ гэдгийн 2 дахь жил дээр явж байгаа гэсэн үг шүү. Өөхөх магадлалтай жилд урван гаржээ гэж тооцож байгаа юм. Тийм учраас зэрэгэнд наш төрсмийн заслыг хийлгэх шаардлагатай болж байгаа юм л да. Энэ наш төрсөн гэдэг юмыг би яагаад олсон гэвэл Батнайрамдал гэж лам байна. Эмч мэрэгчлээ ангаах төгссөн. Энэ ламын их сонин судалгааг би олж үзсэн юм л да. Одоо надад байгаа. Гэхдээ би дэлгэцэн дөгөж арай л амжихгүй байх л та. Энэ судалгаан дээр одоо гэмтлийн эмнэлэг дээр гэмтсэн
Одоо осол гэмтлийн улмаас нас орсон хүмүүсийн зурхайг үзэхээр одоо голчлон мэнг голсон, суудал өнцөгдсөн, харшилтэй, дээрээс нь наш төрсмийн засалтай хүмүүс их одоо эндсэн байна гэдэг ийм судалгаа бүр гаргаад ирсэн байгаа байхгүй. Ганц лам биш, эмч хүн. Тэгээд би наш төрсөн, тэгээд танаас энэ суудал өнцөг мэнг асуугаад байна л да. Лам биш эмч хүн гэж энэ хүн бол лам мөртлөө эмч хүн. Дашчойлон хийдийн лам. Тийм. Тэгээ өөрөө имийн одоо ухаанаар мэрэгч гэсэн доктор болчихсон юм шүү. Тийм бай. Тэгээд энэ хүний судалгаа тийм байдгийн. Энэ дээр бол ерөнхийдөө бол бас харж ирсэн. Энэ дээр наш төрсөмтэй байгаа болон суудал өнцгдсэн улсууд төр судалгаанд нь илүү ихээр одоо бас одоо тэр бэртсэн улсуудаас илүү эдгээр нь онцлогдсон байгааз. Тэр зэрэг энэ дээр нь онцлогдно гэж байгаа. Энэ бол нөрөө төрөний ярих гад оролдоод байсан. Ирэх гал дахиад жилийн 5% өнгөнд одоо ирэх одоо тэр 60 жилд харилцан адилгүй 5%тэй төрж байгаа улсуудыг харьцуулан одоо уялдуулах одоо энэ зүйлсээс эерэг болон сөрөг зүйлсүүдийг бол үзүүлж байдаг л да. Тэгээд эерэгд нь бол одоо яг хав цагаан чулууны нэршлиг өгөөд явцсан байдгийн, хар дээр нь бол хар чулууны нэршлиг өгөөд явцсан энэ чулууны мэрэг бол биш шүү. Ямар ч гэсэн эерэг сөргийг нь бол хар цагаанаар ингээд биш ээ биш. Тэгээд ийм нөлөөнүүдийг өгсөн ийм чулууны махбодны одоо зурхай гэж ингэж үүсч гардаг. Тэгээ энэ дээрээс ийм шалтгаанууд бас ургаж гарах нэ. Тийм учраас энийг болгоомжлох хэрэгтэй гэдэг энэ зүйлийг л одоо өгж байгаа юм л да. Жишээлбэл одоо ханиад төрсэн хүнд мэдээж парацетамол уугаад байж гэхгүй бас нэг антибиотик суур эмчилгээ хийх хэрэгтэй болж байгаатай адил ирэх жилд та ийм зүйлүүдийг хийгэн тэгэхээр зэрэг ургаж гарч магадгүй. Тэгэхээр зэрэг энэ зүйлсүүдээр одоо анхаарах хэрэгтэй гэдэг зүйлсүүдийг л өгж байгаа юм. Тэгэхээр магадгүй энэ телевиз үзэж байгаа энэ үзэж та бүхний дунд мэдээж янз бүрийн шашинтай ийм улсууд одоо бас байж байгаа. Тэгэхээр зэрэг энэ бүгдийг хийлэхгүй нь бол одоо таны л одоо сүжгийн хийлэх нь бол таны сүжгийн асуудал юм. Гэхдээ ийм одоо мэдээж эерэг болон сөрөг саар зүйлүүдийг учруулж болох ийм жил гарч байгаа нь бол энэ зурхаагаас магадлагдаж байгаа юм аа. Их сонио. Гүмгийн засал гэж бас нэг заслын нэр байна. За тийм тэр гүмэг гэж байгаа дээр бол энэ жил өхөр жилдээ 9 хүрж байгаа болон тэгээд түүнээс дээшлээд 18, 27, 36, 45, 54, 63, 72, 80, 89 настай улсууд бол гүмгийн засал ирэх гал дахиад жилд гаргана. Тэгээд энэ бол одоо ад зэтгэрийн одоо хорлолын одоо ийм одоо хөнөөлд одоо бас өртөгдөх ийм магадalgaтай учраас одоо эдний одоо гүмгийн заслыг бол хийх хэрэгтэй гэж байна. Энэ нь бол одоо 9 хар чулуунд тухайн тэр тарныг 9-ийн 81 уншаад тэгээд тодорхой тэр зүгээс ад зэтгэрийн зүг рүү 9 алхуулж 9 хуруу нүх ухаад тэгээд болдог ийм засал байдаг л да. Хорл хөнөөлийнх нь зүйлээс болгоомжлсон тэр зүйлийг нь одоо засаж байгаа ийм заслын зүйлийг л гүмэг гэдэг юм шүү. Зурхай зуруулаад ингээл ном уншуулаад мэдээж хүн зөв зүгээр ингээл сайхан амьдраад авахгүй л байх л та. Тэгэхээр хүний бие өвдөн тийм үү? Бас ямар нэгэн өвчин тусч болно. Тэр болгонд бас тийм имээр идгээдэг тийм арга байна уу? За бурхны шашин бол өөрөө 5 их 5 баг ухаантай. Ийм ч үү. Тэгээд энэ эдгээрийн одоо ганц одоо зүгээр цууд засал ном хийлгээд бүгд бас зүгээр болчихно гэж ингэж бол бас ярьдгүй. Энэний цаана бол бас эмийн ухаан гэж бол түрүүн нэг дүүнхэр заржид гэдэг номноос эм ухсалтай бас үүсэл гаралтай гэж ярьж байсан юм. Тэгэхээр энэ 6 эм хоёр хоорондоо мод хинаяны уялдаа холбоотой юм. Яг тэгвэл 6-наас их баг 24 сар гэж гардаг. Тэгээд энийг одоогийн бидний 12 сард одоо дүү цүүлэн хийгээд жишээлбэл хаврын 3 сард хий суурьтай. Тэгээд одоо хүний зүрх өвдөх, уушиг өвдөх ийм магадalgaтай сар 3 гаргана. Тийм учраас хэрвээ хаврын 3 сард өвдөж байх юм бол одоо хий имийг бол одоо суйрлах хэрэгтэй гэж одоо ингэж ярьдаг. Энэ бол төрөний одоо ханиад төрсэн бол ганц парацетамол биш одоо антибиотик суйрлах хэрэгтэй гэж байгаа шиг ингэж өгдөг л дөө. Тэгээ энийг бол одоо юу гэдэг гэхээр эмийн ухаан өөрөө хий бадган шар хормол гэсэн ийм 4 одоо үндсэн шалтгаанаас үүсэн гарна гэдэг. Энийг одоо хий өөрөө хүслийн суйртай, шар уурын суйртай,
Бадга нь Монхогийн суурьтай. Хурмал өвчин нь бол өөрөө бол одоо тэр 3 одоо Нисвансын 3 сэтгэлийн одоо харилцан адилгүй төвшнгөөс үүссэн хормол өвчин гэж ингэж авч үзнэ гэж. За тэгээд энэ 4 суураас 404 өвчин гарна гэж байгаа юм. Энэ нь бол одоо аяндаа идэхэх 101, гүрэм заслаар идэхэх 101 гэж. Тэгээд түрүүний ярьж байгаа тэр эргэжилт хийх ёстой заслууд гэж байгаа маань гүрэм заслаар идэхэх 101 өвчнийг одоо үзүүлж байгаа. Одоо эдгэхэд одоо юу ангахад одоо тусуулж байгаа юм л да тийм үү. Тэгээд энэ дараа эмээр идэх 101 өвчин гэж ингэж гарч ирж байгаа. Энэ дээр бол ийм заслыг хийх хэрэгтэй. Эдгээр нь бол улирлын чанараараа бас зурхаа өөрөө үзүүлсэн байдаг. Энэ шалтгаануудаас бас уйлдан гарч ирж 3 мах байдных нь одоо тэрхий бадган шар 3-ын аран шингаар засах хэрэгтэй гэдгийг үзүүлж байгаа. Ийм үйл явц дээр ийм гарч байгаа. Тэгээд энэ дараагийн 101 нь үүлийн үрийн шалтгаантай. Үүлийн үрийн шалтгаантай гэж байгаа нь бурхны шашны дотоод ухаан, учир шалтгааны ухаан, одоо гүн ухаантай холбогдсон аргаар бол тайлбарлагдаж байдаг юм аа. За нэг ийм ойлголт хүмүүсийн дунд байна. За бид нар ингээд гандамд очиод ингээд ном уншуулаад идэх тий. Тэгээд энэ бол аюу үнэтэй байдаг. За тэгэхээр тэнд очиж ном уншуулж одоо зурхаагаа зурулахын хэрэг байна уу даагүй юу? Амьдрал дэртээ тэргүүл муу байгаа юм чинь. Гэтэ нэг ийм ойлголт хамгаалж та юу вэ? За үүн дээр гандан хийд тарифтай байна гэж байгаа юм тийм ээ. Тий. Тэгээд энэ гандан хийдэн тариф бас үнэтэй байгаа учраас хийлэхгүй дээр бас одоо бас эзүү байна гэсэн юм асуудал гарч ийн гэж байгаа юм тийм ээ. Таны асуултыг би ингэж л ойлгож байна. За тэгэхээр зэрэг гандан хийдийн тарифын тухай нэгдүгээр би бол өөрөө гандангийн удирдлагын албанд нь бол ажилддаг. Одоо энэ заргаанд нь ажилддаг хүн учраас албан ёсны ямар тайлбар хэлхийг нь үлж мэдэхгүй. Одоо нэгэн тийм асуулт байгаа учраас өөрийнхөө одоо бодож байгаа бодлоо одоо танд хэлвэл үзэгч та бүхэнд бас хэлвэл гандан өөрөө бол одоо олон ламыг одоо цуглуулсан юм том институт. Тийм учраас энд бол одоо маш олон сүм хийдүүд дотор нь одоо даш чамбал татсан эджүүд татсан хэмжлэн бас олон ийм хийд салбаруудтай. Тэгээд эдгээрээс болоод энэ одоо зүйлсүүдийг одоо тодорхой хэмжээнд одоо үйл ажиллагаагийн доктортой барьж явах одоо балансын тэгшилсэн ийм л зүйлээр одоо тариф гэдэг зүйлийг одоо тогтоосон байдаг юм болов. Тэгээд энэ нь бол тодорхой хэмжээнд мэдээж таны одоо бичүүлж байгаа номны одоо уншиж байгаа тэр хэд орных нь одоо цахилгааных нь мөнгөж зарч гэдэг юм уу. Тэр магадгүй тэр уншиж байгаа номных нь одоо тэр хэрэгцээтэй зүйлсийг хэрэгжүүлдэг юм уу. Ийм л зүйлэнд явдаг ийм ид болоо гэж ингэж л бодож байна л да. Тэгээ энэ дээр бас нөгөө нэг асуулт нь бол заавал хийх хэрэг байна уу даагүй юу гэж байгаа энэ асуулт гарч ирж байгаа бол энэ дээр одоо бид нар чинь одоо жил болгон л одоо юу гэдгийг намайг өвдөх эсвдөхөөс хамааран бид нар одоо эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд бол одоо 60 гаруй мянга төгрөг одоо ингэж өгж өгчүүд одоо 60 хэд болчихоо да. Тэгээ энэ жилээс бол одоо бүр 10 өнгөрсөн жилүүдийн ямиг өгж байна шүү дээ тийм ээ. Энэ дээр бид нар эрүүл мэндийн салбарт эдгээр зүйлсийг одоо бас өгж байна. Ингэж жил болгон тутамд өгж байна. Тэгтээ зэрэг магадгүй харс жил нь гарч байгаа хүн бол одоо өөрийнхөө одоо тэр заслыг хийлгэхийн тухайд нэг зарцуулах нь үгүй юу гэдэг бол таны өөрийн л одоо дүгнэх ийм л одоо өндөрмж юм болоо гэж одоо бодож байна. Их сонин л доо энийг ингээд манай монголчуудын хандлагыг харахаар ингэдэг. Одоо ингээд өөрийнхөө жилийн заслыг хийлгэхээр ингээд жоохон таталтай байдаг байхгүй. За одоо энийг хийсэн хийлгээгүй тэгээд өгчихгүй шиг явж хахад болно доо гэн. Тэгсэн хэрнээ шинэ машин авангуудаа бушууха гандангаас очиод нэг хадаг аваад нэг бунт хорол аваад зүүчих жишээ нэ. Машинаа бол даатгаад байгаа. Өөрийгөө бол заслаа хийлэгдэх байхгүй юу? Энэ дээр та юу хэлэх вэ? Би сая яг энэ зүйл дээр чинь ярьч уу? Эрүүл мэндийн даатгалзын тогтолцоонд бид нэр жил болгон машинаа бол даатгах нь өөрийгөө бол даатгахгүй. 60-аад мянган төгрөг зарцуулж байна шүү дээ гэж тийм ээ. Тэгэхээр зэрэг та өөрөө энэ зүйл дээр одоо хэрвээ хийлгэн байна гэдэг бол тухайн хүний өөрийнх нь сүжигэл асуудал байна. Өөрийнх нь одоо эрүүл мэндэд хэр анхаарал тавьдаг вэ гэдэг энэ бодлын асуудал байна гэж бодож байна. Өргөлийг ер нь манай монголчууд юу гэж ойлгодог нэг тодорхой биш. Ядуу хоосон
одоо ингээл фэйсбүүкээр ядуу хүн байна, зовсон хүн байна гэвэл өмнөх талхаач хамаагүй барилгүйгээд ирдэг ард түмэн. Тэгсэн хэрнээ одоо бурхан шашинд ч юм уу ламд өргөл өгөхтэй их дургүй байна уу гэж би боддгийн зүгээр. Энэ бол миний бодол. Тэгэхээр та ер нь бурханы шашны үүднээс өргөл гэж юу юм бэ гэдгийг нэг тайлбарлаж өгөөч. Өглөг. Өргөл одоо өглөг юм да одоо. Өглөг өргөл. За бурханы шашны одоо энэ гүн хааны хүрээнд өглөг дотор бол 3 байдаг ер нь бол. Номын өглөг, эд таваарын өглөг, аюулгүй өглөг гэж нь бол 3 байдаг. Номын өглөгөн дотор бол бурханы шашны гол айлдал сургаалын гол одоо цомирлог болох одоо энэ хоосон чанарын үзэл сургаал, одоо энэ бие үгүйн үзэл сургаал тэргүүтэн, асран энерхүүн үзэл сургаал тэргүүтэн. За энэ бүгдийг өөрөө сурц эзэмшээд энэ эзэмшсэн бүх зүйлээ ард одоо юу гэдгийг шав болондоо ард болондоо түгээн дэлгэрүүлэх. За энэ зүйлийг бол ерөнхийдөө бол товчхондоо номын өглөг. За эд таваарын өглөг гэдэгт бол одоо эхлээд мөргөлийн зохистой орон, бурхан, ном, ховоргийн аймаг, тэгээд одоо багш гэсэн одоо энэ одоо багш чухаг дээд 3 гэж. За энэ мөргөлийн орнуудад одоо бас эд таваарын өглөг, эд таварыг барилдах сансангийн барилга гэж одоо эд таваарын барилгыг барилдуулах. За энэ эд таваарын бас өглөг гэж ингэж үл байдаг. За аюулгүй өглөг гэж байгаа нь одоо харанхууд одоо төөрчгсөн яв хөвгтийг гэртэн төхөөлөд өгчдөг ч юм уу. Магадгүй одоо торнд одоо хавханд одоо хавжуулагдсан байгаа юмны хавхнаас нь гаргаад өгчдөг ч юм уу. За ийм зүйлүүд аюулгүй өглөг гэж. Энэ 3 зүйлийг ярьж идэг л да. Тэгээд эдгээрийн эд таваарын өглөг гэж байгаа энэ үйл явцсан дээр за тэгвэл одоо бүгдээрээ одоо бодъё. Номын өглөг гэдэг зүйл бол тодорхой хэмжээнд одоо тэр номыг үзэж судалсан тэрийг түгээн дэлгэрүүлэх ийм зүйл дээр одоо яригдах хэрэгтэй болох нь л тийм ээ. Тэгэхээр зэрэг энийг байхгүй бол одоо яах нь вэ? Аюулгүй өглөг юм уу? Эд таваарын өглөг хоёр дээр одоо хийх хэрэгтэй болгоно дээ. Тэгээ энэ дээрээс одоо өөрөө одоо тэр одоо хамаг амтны тусын тулд гэх юм уу, өөрийнхөө тусч гэх юм уу, ямар тайч одоо тэр бурхан ховоргийн аймаг тэргүүтэндээ одоо барилгахтаа бол одоо юу эд таваарын өглөг дээр тодорхой хэмжээний одоо бас барилдах энэ үйл явц одоо бас илүү яламжаатай гэсэн юм зүйлийг ярьж байгаа. Яг тэгвэл бурхан багшийг бурханы хутга онцны дараа одоо тэр үлгэрийн талаа гэдэг номнууд дээр өглөг өргөөд бурхан багшд одоо ингээд морилж явах үед нь одоо ингээд өглөг өргөөд үдийн гүнзэг одоо үдийн зоо гэсэн үг л дээ өргөөд тэгээд одоо бурхан багш одоо өргөснийхаа хүчээр 500 төрөлдөө одоо сайн төрлийг олж төржээ гэсэн ийм зүйлсүүдийг бас Алтан эрдэнтийн тухай үлгэр дээр бас байдаг тий. 2 алганаас нь алтан зоос гараад явдаг. Тэгээд ингээд тэр ингээд зүйл их үйл явцыг хэлж байгаа. Тэгвэл энэ дээр бас хүн өөрөө бас өгийг гэсэн тэр суур сэтгэл буюу гүнлэн ямар байхаас бол бас хамаарна. Тэгээд өглөгийн үйл явц бас одоо тохиолдолд зориулж байгаа ерөөл гэсэн энэ 3 одоо жаргаач гэсэн гэдэг энэ 3-аар бас харах хэрэгтэй болно. Гэхдээ бол ямар ч өглөгийн үйл бол өглөгийг өгж баян болно, санаварыг сагч амгалан голно гэдэг энэ үйл явц дээр л зөөж өгж бууж байгаа юм ийм. Тэгээс бол өглөгийг хүнд өгөөд хожим нь танд нөлөөлөхгүй зүйл бол биш ээ. Хожимын сайхан зүйл эндээс л гаргаж байгаа. За баярлалаа танд. Бидний нэвтрүүлгийн цаг дууссан. Урилга авч хүрэлцэн ирж манай үзэгчдэд ингээд сайхан тайлбарлаж өгсөн. Танд их баярлалаа. Тэгээд таны ажилд амжилт хүсье. За миний асуугаагүй юм уу эсвэл таны одоо хэлээ да гэж бодож исэн хэрвээ тийм бодол үгүй бол та маш товчхон хэлж болно. Хэлэхгүй ч байж болно бас. За ингээд удахгүй сар шин тохиогч байгаа учраас Монголынхаа нийт ард түмэнд сар шинийн мэд төвшүүлье. Тэгээд энэ миний нэг хэлье гэж нэг бодож байгаа нэг зүйл бас байна. Хэлж болоогүй яах вэ? Энэ бол гандан тэгшлэн хийд одоо 1200 одоо 12 дугаар зуунаас 13 дугаар зууны үед өгөөд хааны үед шашны 2 дугаар дэлгэрэлт 1600 оноос өндөр гигийн зан үзүүрээс 2 дугаар одоо 3 дугаар дэлгэрэлт гэж бодох юм бол энэ л цаг үеэс одоо Монголын одоо сор болсон тэр бүхэл одоо эрдэмтэн лам хуваргууд гандан хийдээс бол төрж гарч байсан.
Ингээд 1944 оноос мөргөлийн дугуйн нэртэйгээр сэргэгдсэн энэ цагаас хойш ихт хэлмэгдүүлэлт өртсөн одоо тэр 5-600-аад хэдийн бүхэл ариун нандин шүтэн энд л цугларсан. Тийм учраас зэрэг энэ хийд орондоо бас зүгэлж одоо хандаж засал намаа хийх гэн бол одоо Монголын мөргөлийн их газрын нэг бол бас болох юм шүү. Тийм учраас энэ лугаа ингэж бас зорж хийлгэлээр л гэж одоо ингэж хэлэхээр байна. Тэгээд энэ нэвтрүүлэгт өрн оролцуулсан Синий телевизийн хамт олонд бас баярлан талархснаа илэрхийлье. Та бүгдийн цаашдын ажил үст өндрөөс өндөр амжилтыг хүсье. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. За баярлалаа. За үзэгчдээ цензургүй яриа нэвтрүүлэг үгээр өндөрлөж байна. Эх 7 хоногийн даваа гарагийн 21 цаг хүртлээр баяртай. Тайз дизайн болон засал гүйцэтгэлийн сая санаа хариуцлагатай хувьцаат компани. Өнөөдөр даваа гараг Улаанбаатарт 21 цаг болсон байна. Цензургүй яриа нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор Одоо нэг улс төрийн манлайлагч гэдэг улс төрд их тийм дондж байгаа юм. Би ард түмнээсээ одоо уучлал гуйж байна. 200 грамм алтын тий. Сонгуя багвандгаа энэ хоёроо дэрний газар уулзахгүй юм шиг байна. Би жишээлбэл сайн муу хэлэгдлээч гэсэн Монголдо хинэж таних санжийн баяр байгаагүй. яриг байгаа. Та Тэгээд бид нар энэ таягаад навал ийм асуудал тавьж байгаа. Би сүүлчийн 3 засгийг хамгаалаад дийлээгүй шүү дээ. Өөр зоригтой, улс төрийн зоригтой. Тэмүүжин гэдэг нэртэй Чингис Баатар гачраа хийждэг ажил биш л те. Энэ чинь өөрөө ийм гайчин байхад бид нар энийг дэврээгээл 20 жил явуулчлаа. Тэд нар сони юм одоо их хурлын гишүүдийн бүр ирэх